За манай хүүхэд 3 дугаар сургуулийн 7 дугаар ангид сурдаг. За тэгээд энэ математикийн төрөлцсөн сургалт явж эхэлж байгаа юм байна энэ жилээс. Энийг бол бас их шинэ одоо дэвшилттэй гэдэг юм уу? Ийм санаа гэж бас ойлгож байна. Тэгээд энэ сонгон цаашаа төгсөн төгсдөл явна гэж ойлголоо. Тэгээд их сургууль одоо сургуульд ороход одоо энэ сургалтын үр дүн маш тодорхой одоо мэдрэгдэх болов уу гэж ойлгож байна. Та бидний хүүхдүүд математикийн төрөлцсөн сургалтанд хамрагдаж өөрсдийн мэдлэг оюунаа хөгжүүлэх гэж бид бүхний зүгээс туйлын баяртай байна. Математикийн шинжилгээ ухаан гэдэг бол зөвхөн тоо бодох ухаан биш, харин аливаа асуудлыг оновчтой шийдвэрлэх, уялдаа холбоог ойлгох, төвчээртэй сурах, шургуу хөдөлмөрлөх чадварын суурь нь болж өгдөг. Энэхүү сургалтаар бид зөвхөн хичээл сурах биш, өөрсдийн ирээдүйн мөрөөдөл, амжилтаа бүтээх суурьа тавьж өгдөг шүү гэдгийг онцгойлон хэлмээр байна. Энэ бүхэнд та бидний дэмжлэг, итгэл, хамтын ажиллагаа, хамтын оролцоо хамгаас чухлаа. Ингээд бүгдээрэнд нь амжилт хүсье.